бид өнөөдөр хөлбөмбөгийн талбай дээр ирсэн байна. Манай гэртээ ойрхон байдаг. Өнөөдөр амар салхитай өдөр байна. Гүйлтийн талбай дээр ирснээр өөрийгөө ер нь сориод үзнэ. Дэлхийн дунджаас ямар ч дасгал хийдгүү, спортоор хичээлдэггүй, атлетик биш тийм Монгол эрэгтэй хүн дэлхийн дунджаас хаавар ногоо вэ? Монгол эрчүүдийн төлөөлөл. Тэгээд одоо дэлхийн дунджуудын нэг статистикийг олж агаад дэлхийн дунджийн статистикийг олж агаад өөрийгөө сорж үзнэ. За энд барай байна. Гараа нь болохоор тэнд байгаа юм байна. Ой, яаллаа минь. Гараа нь болохоор тэнд байна. 100 м л юм шиг байна. Би алхсан ч 114 м гэж байна. Скетиг яакийг тайлчулъя дээ. Гараа нь энэ юм шиг байна. Яа. Хойд гүгөө бүр амьсгаж штэ. Дэлхийн дундч нь болохоор дасгал хөдөлгөөн гүйж мүүдгүй тийм хүнийх болохоор 15-аас 17 секунд юм бил дундчаар. Тэгээ 13-аас 15 байх юм бол дундчаас дээгүүр 13-аас хурдан байх юм бол юу гэдэг вэ? Like excellent. Бид цайлж байна. Кони 안녕. 루시 안녕. Лили. 안녕. 그렇게 치즈국 좀
За 400 м гүйчээд байж байна. Дэлхийн донд чинь минут 30-аас минут 45 байд юм байна. Минут 15-аас минут 30 хооронд бол дунджаас дээгүүр. Минут 15-аас дээш явах юм бол маш сайн гэсэн үг юм биш. Энд ч тест миний ганц чаддгүй юм байгаа юм да. Одоо турникэн дээр сүнэн. Тэг ий сүнэх юм байгаа. Би бол өөрийгөө тест чаддгүй гэж боддоо шүү дээ. За дэлхийн дунд чинь 5-аас 8. 9-өөс 12 нь дунджаас дээгүүр, 13-аас 20. Тэгээд тэр дээшээ гэх юм бол маш сайн гэсэн үг юм байна. За одоо үзцгээе. Энэ халтаар болоо. Яа. Нэм. Шүүл чадахгүй. Барахчих юм байна. 8-аас дэш бол. Яг дундчтаар байгаа юм. Тэгэхээр нэг хийч хүс юм уу? Тэгвэл дунджаас дээгүүр орчих юм шүү. Нэг бол хийчих واخа. Дунджаас дээгүүр орчлоо. За одоо шууд үргэлжлүүлээд турникнээс зүгтнэ 30-аас 40 секундэд дундаж 50-аас 60 секундэд дунджаас дээгүүр минутаас минут 15 тэгээд дээшиг бол маш сайн гэсэн үг юм байна. Үзнэ. За шилхиёш. Шэнэгнэ. Зондж байгаа орсноо яасан. 30 секунд бол болцсон баха. Түрэн байжсэн чи гадаа бороо орчлоо. Тэр нь хүүхэд сая зам маань жоо халтаргаатай. Тийм бай. Ер нь нэлээд салхилаадсан. Хаана ойлгоо өмнө хөө. Энэгээр энэ замаараа явна өхнөш. Ер нь тоглоомын талбай ийм хөл бөмбөг, бейсбол тэрийн талбайтай юм чинь. Тэгээд энд ийм ер нь нойлуудтай. Нойлохын асуудлыг ер нь гайгүй шийдсэн. Бороо ороод битэд гэртээ ирсэн. Сайн гарч нэг жоохон дасгал хийсч бүр ядарч байгаа мэт төрч. Тэгээд ер нь дасгал хийдэг болохоор ингэж явах шиг байна. Яг гоо дэлхийн дунджаас
жоохон дээгүр байгаа ч гэсэн өөрийгөө ер нь бол мяагаа мэдэрч байна. Тэгэхээр ер нь цаашдаа боломж гарал дасгал хөдөлгөөнтэй жирүүл авах гэж байна. За, блогтой хамт байсанд баярлалаа. Баярлалаа. Өнөө нэг өгөхөд яах вэ? Тэмтэй үзэн шүү. Сэтгэлээ. Өөрөө зөндөө байгаа эцтэй. Миний охин дээд нэгийг өгөхгүй байна уу? Тэг өгөхгүй харамлаадсан те? Харж хартаа энэ дотор зөндөө байхад би нэг 5-ыг авангууд надаас харамлаад байгаа эцтэй нэгийг ав гээд. Тэг би нэгийг өгөөд өөрөө 4-тэй үлдэж байна. Лилид энэ бараг 20 байгаа. Сая гадаа бороо ороод хүүхдүүдээ норхолчлаа гэж загнаалаа буцаад явж гинөө. Чи аа бороо орж явахд хүүхдэд авуулаад тэгснээ өөрөө сарвч нэг байгаа хүүхд нь ил явж байгаа. Хүүхд нь бүр норцсон. Бороонд норхгүй шүү хүүхд тахад бүр устгуулаад шалбааг болгоо. Солонгос тайран оргодгүй юм бил. Салзардаг гэдэг.